Монгол Улсын ерөнхий сайд 2026 оны нэрэмжит шагналаанд дэлхийн дөөрөн шилдэг дуучин Монгол Улсын ардын жүжигчин Инх хотын амар төвшөнд гардууж хүндэтгэл үзүүллээ. Монголын залуучууд оюун ухаан урлаг спортын амжилтаар улсынхаа нэрийг дэлхийн давтамд өндөрт өргөж байгааг нь тод жишээ болсон шилдэг баритон амар төвшөнд баяр хүргээд цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүслээ. 2025 оны Рум Опера Стар Award-ын Best Baritone шагнал хүртсэн Оскар Грэмми шагналтай дүүцгүүд шагнал юм гэж ерөнхий сайд тодтоглоо. Мөн дэлхийн дуучныг бэлтгэсэн Монгол Улсын гавьяат багш өрөөд баяр хүргэлээ. Шавьи маань амжилтанд хөгжим бүжгийн коллеж, соёл урлагч сургуулийн багш нараа дөөр үжгийн эрдэм театрын мэргэжлийн уран бүтээлчдийн хувь нэмэр их Монгол хүний чадвараас илүү Монголын сонгодог урлаг дэлхийн түвшинд байгаагийн илрэл юм гэдгийг гавьяат багш өрөө уулзалтын үеэр хэлж байлаа. Амар төвшин маань Монголын соёл урлагийг тэр дотор сонгодог урлагийг Монгол улсын сонгодог урлагийн төвшинг дэлхийд таниулж бас тэр хэмжээгээр Монгол хүний авиас чадварыг дэлхийд үнэлүүлж байгаа ийм алдартай соёл урлагийн зүтгэлтэн ардын жүжигчин хүн. Тийм учраас өнгөрсөн жил таны үзүүлсэн олон амжилтууд бол одоо зөвлөлөөс одоо бидэндээ бол Оскар Грэмми шагналтай дүүцгүүцийн дөөрийн дулаачдын алуусын тэмцээний шилдэг шагналуудыг авч таны уран бүтээл бол Монгол Улсын нэр хүндийг дэлхийд өндөрт өргөж байна. Өчүүхэн хөдөлмөрийн минь үнэлж сайхан нэр хүндтэй энэ том шагнал олгож явдалд маш их баярлж байна. Тэгээд өнөөдөр бас мэргэжлийн багшийг одоо хамт нэж жорж ирлээ. Юуны өмнө бас тэгээд улс орныхоо нэрийг өндөрт аль болох хөрөхийн төлөө хичээж олон улсад бас улс орныхоо нэрийг түгээж ингэж явахын төлөө их улам цаашаа хичээж ажиллах болно гэдэг хэлмээр. Яг Оскар Делла Лирика гэсэн дуурийн Оскар гэдэг нэртэй юм одоо. Дуурийн Оскар шагнал авахгүй. Тэгээд дуурийн Оскар авсан. Ер нь бол хамгийн анх 20 онд шалгарсан. Тэгээд бас нэг ковидын жил байсан учраас одоо нэг шинэ давлгаа мавлгаус тэгээд тэрийн сул цуцлагдаад тэгээ 22 онд дахиж тодруулаад дахиж одоо шилдэг баритоноор дахиж шалгараад тэгтээ яг тэр дотор нөгөө зүг нэр дэвшиж олоочт нь баян өөрчлөгдөд ингээд яваадсэн. Тэгээд энэ жил албан ёсоор урд худаага Итали улсын Ромын дүүрэн театрт яг албан ёсоор одоо гардаж авсан тийм. Ямар нэгэн аргаар зохицуулж бод нэг зундаа ч юм уу өвөл нэг цагаан сарын үеэр ч юм уу бас нэг гэр орондоо ирэх аав ээж дээр ирэх бас нэг завжлаа гарна. Тоглолтын шахуу хуваарьтай ажилладаг цагаан сараар аав ээжтэй золголгүй 6 жил болжээ. Энэ жил Монголд цагаан сарaan тэмдэглэнэ гэж амар төвшин ярьлаа. Лондонд Таривета дүүрийн дараалсан 6 тоглолт хийгээд эх орондоо ирсэн. Дүүрийн театртаа Тариветад дуулна гэлээ. Дүүрийн урлаг өндөр хөгжсөн улс орнуудын театрын удирдлага уран бүтээлчтэй хамтарч ажиллаж байна. Дүүрийн урлагийн том дуучдыг эх орондоо урьж дуулуулах, Монгол үзэгчдэд танилцуулах зорилго тээж яваагаа уран бүтээлч сонирхоллоо. Соёл урлаг спорт бол гадаадтай харилцааны зөөлөн хүчний чухал бодлого юм. Энэ бодлогод чухал хувь нэмрээ оруулж байгаа дэлхийн шилдэг баритон Монгол Улсын ардын жүжигчин амар төвшөнд ерөнхий сайд дахин баяр хүргээд өмнө тавьсан бүх зорилгоо биелүүлэхийг ерөөл тавилаа. Амар төвшин дэлхийн сонгодог урлагийн алдартай дүүрийн гол болон туслах дүрд амжилттай тоглож, дүүрийн урлагийн гайхамшигыг Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи, Бэлэг, Америк, Унгар, Болгар, Хятад зэрэг дэлхийн олон орны томоохон театрын тайзнаас үзэгч олонд дуурсан төлөвлөж байгаа дэлхийн шилдэг баритон юм а.